Монгол Улсын засгийн газраас энэхүү нүүрсний үнийн бууралтаас шалтгаалan төсөвт бий болох энэхүү дутагдлыг алтаар нөхөх боломж бий гэдэг юм мэдээллийг сангийн сайд төдийгүй Жуулдуур эрдэс соёлын сайд ч мэдл өгч байгаа. За тэгвэл алт 3 хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэх шийдвэр гаргаад ажиллаж эхэлсэн. Монгол Улсын ашигт малтмлын нөөцийн нэгдсэн бүртгэл бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн нь алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй хэвээр байгаа юм. Гэхдээ эдгээр ордууд бүгд үйл ажиллагаагаа явуулж олборлолт хийж чадахгүй байгаа. За нийтдээ 80.1 тонн нөөцтэй 13 алтны үндсэн орд нь улсын тусгай хамгаалалттай газар буюу тодорхой хуулийн хязгаарлалтанд орсон. За үлдсэн орд нь нөөц болон бусад төрлийн хоригдсан заалтуудад орж хоригдсан хязгаарлалтын талбайд хамаарч байгаа юм а. Тэгэхээр эдгээр ордуудын нөөцийн зэрэг болон технологийн шийдэл зэргийг нь харгалзан үзэж тодорхой хэмжээнд шийдвэр гарган хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулах хоригдсан хязгаарласан талбай зэрэгээс гаргаж ойж томоохон төслүүдийг санхүүжүүлэх цаашлаад алт 3 хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл нь бүрдэх юм а.